За сайн байцгаана уу залуусаа бүгдэнд энэ өдрийн мэнд. За энэ удаагийн хичээлээр бид өмнөх өдрийн хичээлийн үргэлжлэл буюу Дожигийн англи төрөл зүйлийн талаар ярилцах болно. За бидний хамгийн ихний ярилцах candle бол long leg буюу урт хөлт Дожи байгаа. За энэ лам маркет шийдвэргүй байгааг илэрхийлдэг. За тэгээд үүний талаар суралцъя. За market psychology буюу энэ лам market chart дээр үүсгээр chart-ын цаад сэтгэл зүй цаад арилжаачдад яг ямар хуу байдал бий болсон байдаг вэ? Бидэнд ямар хуу сигналыг өгдөг гэвэл энэ candlestick нь ханшийн шийдвэргүй байдлыг илэрхийлнэ. За ханшийн шийдвэргүй байдал гэдэг нь ханш яг хизээ шийдвэргүй байдалд ордог вэ гэхлээр энийг маш сайн мэдчих хэрэгтэй. Ханш маань маш хүчтэй одоо эрэлтийн үед тийм ээ маш хүчтэй эрэлтийн үед одоо маш одоо ханш маань маш урдцтай өсөлтийн дараа гэсэн үг шүү дээ. Маш хүчтэй өсөлт явагдаад өсөлтийн дараагаар ханш маань ханж эхэлдэг. Эрэлт маань цогсон байдалд орж эхэлдэг. Одоо энэ үед одоо бай буюу худалдан авалт хийсэн арилжаач маань арилжаанаас гарч эхэлдэг. За буцаад зах зээлд сэл арилжаачид төлхөө орж ирдэг. За ийм учраас төлхөө орж ирж эхэлдэг. За яг энэ үед баяр болон селлерсүүд яг тэнцүү байдалд ордог учраас ханш ерөнхийдөө шийдвэргүй байдалд орчдөг. Эрэлт маань цааш үргэлжлээд явах уу аль эсвэл эрэлт маань одоо ингээд цогсоод буцаад нийлүүлэлт буюу уналт явагдах уу гэсэн яг ийм шийдвэргүй байдалд орж эхэлдэг. Яг энэ шийдвэргүй байдалд орж ирэхлээр ханшийн одоо юу гэдэг юм бэ? Ханшийн эрэлтийн төгсгөл хэсэгт одоо энэ лам маань үүсч болно. Ханшийн нийлүүлэлт буюу ханшийн уналтын төгсгөл хэсэгт энэ лам маань үүсч болно. Энэ лам маань өөрөөр ямар сигнал өгдөг вэ гэхээр эрэлт болон нийлүүлэлт аль талдаа ч гэсэн зогсонгүй байдалд орж байна. Ханш эсрэг зүг рүү явах гэж шүү гэсэн. Эсрэг зүг рүү явах магадaltaй болоод шүү гэсэн сигналыг бидэнд өгдөг. За зөвхөн одоо үүний дараа гарахлаанд чухал анхаарал хандуулах хэрэгтэй гэдэг тэгсэн байна тийм ээ. Дараагийн лам уналттай байвал ханш үргэлжлэн унах магадлал нь өндөр болж байна. Харин өсөлттэй мар бүзүү гэх мэт лам үүсвэл үргэлжлэн өсөлт явагдах магадлалтай гэдгсэн байна. За энэ маань энийг тайлбарлая л тийм ээ. Одоо энийг маш сайн мэдж авах хэрэгтэй. Ханшийн өсөлтийн дараа маш хүчтэй импульс хөдөлгөөн яваад тийм ээ. Маш хүчтэй давлага хөдөлгөөн яваад түүний дараагаар энэ long leg doji маань үүсэх юм бол ханш доо шийдвэргүй байдалд орчиж байна. Одоо ханш шийдвэргүй байдалд орчиж байна гэхлээр одоо ханш үргэлжлэн унах хэрэгтэй гэвэл тийм ээ. Үүний дараа гарахлаа одоо улаан мар бүзүү candle ч юм. Тиймэрхүү ланууд болж үүсдэг. Улаан мар бүзүү candle үүний дараа үүсч байна гэхлээр энэ лам маань одоо эрэлт нь бол одоо зогсон байдалд зогссон одоогор нийлүүлэлт явагдана, уналт явагдана гэсэн магадлалыг юу гэдэг сигнал бидэнд өгч идэг. За тэгээд одоо би энэ дээр нэг ялгаатай зүйлийг ярих гэдэг юм л да. Заавал энэ ланы ардаас заавал дараагийн гарсан лаг нь харах уу? Стандарт дожины одоо дараагийн баталгаа авдагтай адилхан харах уу гэвэл харах шаардлагагүй. Одоо жишээ нь тийм ээ support болон resistance Fibonacci level-үүдтэй бүр яг таарч яг энэ лаанууд үүсч байх юм бол энэ лага одоо жишээ нь өсөлтийн үед тийм ээ яг өсөлтийн үед одоо ханш маань өссөөр байгаад яг нэг одоо resistance level буюу яг нэг таац хэсэг дээр үнийг ханшийн таац дээр очиж мөргөөд яг одоо ийм шийдвэргүй байдалд орох юм бол энэ байдал маань өөрөө одоо ханш унах гэж шүү. Ханш одоо буцаад нийлүүлэлт орж ирж ханш буцаад унах гэж шүү гэсэн тохиог өгч идэг. Тийм учраас ийм doji candle тийм long leg doji гараад ирэх юм бол ерөнхийдөө sell арилж авах болдог. Sell арилж аваад дараагийн candle дахиад улаан гараад ирэх юм бол одоо арилж байгаа нэмэгч юм. Тиймэрхүү байдлаар арилжаанд олсч болдог. За үүнтэй үүгээр жишээд тийм ээ. За өсөлтийн дараа яаж орж болох уу гэдгийг яг ямар хуу байдлын ямар хуу төрлөөр арилжаанд орж болох уу гэдгийг баг ойлгосон байх гэж найдаж байна. За жишээлбэл ярих юм бол тийм ээ. Ханшийн үргэлжилсэн уналтын дараа support мөргөөд шал мөргөөд уналт маань зогсон байдалд орох үед энэ indecision candle буюу шийдвэргүй байдлын candle маань үүсдэг long leg candle маань үүсээд doji маань үүснээ дараагаар бид supportтой тийм ээ support болон long leg doji энэ хоёроо баталгаа аваад за тэгээд дээрэс нь нөгөө маш хүчтэй нийлүүлэлт орж ирсний дараагаар эрэлт бага хугацаанд орж ирдэг засвар хөдөлгөөн орж ирдэг гэдэг үндсэн зарчмаараа энэ гурван баталгаагаар бид long арилжаанд орж бай худалдан авах арилжаанд орж болж байгаа. За маркетинг сэтгэл зүй гэдэг маань яг нэг иймэрхүү байдалтай болдог. Тэр сэтгэл зүйг нь бид
яаж ашиглах вэ гэдэг маань яг саяны саяны ярьсанчлан тийм ээ. Хүчтэй өсөлтийн дараагаар бид энэ candle докторгүй байдал үүсэж энэ candle үүсэх юм бол бид sell арилжаанд орж болно. Хүчтэй уналтын дараагаар ханш хүчтэй унж орж ирээд шал мөргөөд энэ лав үүсэх юм бол үүний дараах лаг заавал харах шаардлагагүйгээр бид арилжаанд орчих болно. За хизээ энэ лаг харах вэ гэвэл тийм ээ. Ямар ч шал болон тааз support resistance байхгүй үед ханш хүчтэй өсөлт явж байгаа. Уналтж байж болно. Ханш хүчтэй уналт юм уу өсөлттэй маш хүчтэй явж байгаад ийм лаанууд үүсч эхлэх юм бол дараагийн лагыг хараад дараагийн лагаараа батлаа авч арилжаанд орж болно. Support resistance гэсэн бүс байхгүй ч юм ийм байдлаар арилжаанд орж болно. Гэхдээ энэ арилжааны төлөв би бол нэг зөвлөмөргүй байна. Яг гэвэл support resistance-тэй хамтдаж харах нь магадлалыг одоо улам өндөр болгож идэг тийм байна. За тэгээд бид энэ лаг ашиглахад хэд хэдэн төрлийн зүйлсийг анхаарах хэрэгтэй болдог. За тэрийн төлөвлөгөөний төгсгөл хэсэгт анхаарах хэрэгтэй гэдэг нь одоо жишээ нь одоогийн явж байгаа хөдөлгөөн маань тийм ээ. Одоо яг indexation candle үүссэн бүс маань хөдөлгөөний одоо тренд хөдөлгөөн буюу үндсэн чиглэлийн хөдөлгөөний төгсгөл үү мөн үү биш үү? Уналтын төгсгөл үү мөн үү биш үү тийм ээ? Өсөлтийн төгсгөл мөн үү биш үү? За эрэлтийн төгсгөл болон нийлүүлэлтийн төгсгөл мөн үү биш үү гэдгийг энийг анхаарч харах хэрэгтэй болдог. За энд үүсвэл одоо арилжаанд ороод бид ялах магадлал нь өндөр болж орж ирж байна. За тэгээд одоо дараагийн анхаарах зүйл нь шал болон тааз хэсэгт реакц үзүүлж буй эсхийг шалгаж явах хэрэгтэй. Indexation candle үүсээд ирэх юм бол энэ хавцаа шал болон тааз хэсэг байна уугүй. Аль эсвэл шал болон тааз хэсэгт ханш хурж ирэхэд indexation candle үүсгийг хүлээх хэрэгтэй. Иймэрхүү байдлаар бид анхаарах хэрэгтэй. За мөн шал болон таазтай хамтдахад Fibonacci-гийн 50 болон 61.8 гэсэн түвшнүүдэд реакц үзүүлж байгаа хэсгийг харах хэрэгтэй. За тэгээд хамгийн сүүлийн хэсэг нь бүр баттай болгоны үед бүр баттай арилжаанд орно. Аль эсвэл арилж байгаа нэмж орно гэх юм бол дараагийн гарч ирэхлээр анхаарах хэрэгтэй гэсэн. Ийм дөрвөн зүйлийг анхаарах хэрэгтэй байна. За тэгээд жишээ авч үзье л да тийм ээ. За ханшийн өссөн хэсэгт ханш одоо өссөний дараагаар гарч ирж байгаа хэсэг шүү дээ. Одоо энэ бол одоо ханш дэшээ нийлүүлэлт эрэлт явсан. За энэ эрэлт маань бүр их тийм гоё хүчтэй яваагүй байна л да. Гэхдээ энэ маань тодорхой хэмжээний эрэлтийг үүсгэсэн. Тодорхой хэмжээний эрэлт үүсгээд энд үүсч байгаа маань одоо энэ лав бол бас long leg dodge юм уу? Одоо дараагийн энэ лаж гэсэн long leg dodge юм уу? За 2-2 long leg dodge үүссэн байна тийм ээ. Ингээ үүсээд ороод ирсэн. За тэгээд одоо бид энд яавал дараагийн лаг нь харах хэрэгтэй, яавал дараагийн лаг нь харах хэрэггүй л тийм ээ. Яг энд ингээд маш гоё тааз үүссэн бол маш гоё тааз барьж байгаа бол энэ лан дээрээс тийм одоо яг энэ хоёр дахь лаг, эсвэл энэ нэг дахь лаг дээрээс энэ хавцаа, энэ хавд SL 50-д stop loss-а 50-д за эндээсээ арилжаанд орчих болно. Эндээс арилжаанд ороод хамгийн ихний одоо баг цаг дээр бол энд support болох бүс харагдаж байна тийм ээ. Энэ хүртэл за үргэлжлүүлээд бүр доошо support гэвэл энэ хүртэл ч юм уу яг иймэрхүү байдалтайгаар бид арилжаанд орж болох нэ. За тэгээд одоо хамгийн энгийн жишээг бол хараа. Өөр нэг жишээг яриа тийм ээ. Одоо энд ингээд юу үүссэн бэ шүү дээ. Тааз үүссэн байна тийм ээ. Нэг шалгасан, хоёр шалгасан, гурван шалгасан, дөрвөн шалгасан. Тааз үүссэн байна. За тааз үүсээд одоо энд нэг шалгасан тийм ээ. 1 2 3 4 5 6 40 удаа шалгасан. Энд бас нэг шал үүссэн байна. Тэгвэл энд юу үүссэн байна? Энд өөр нэгэн төрлийн дожи үүссэн байна тийм ээ. За энэ дожи үүссэн байна. Дараагийн гарч ирсэн лан энэ маань өөрөө бас нэг long leg дожи үүссэн байна. Энд одоо юу гэдэг юм? Long leg дожи байна л да. Энэ бүр доошо энд хаалт нээлт нь бол хамт байгаагүй. Яг гол хавтаа ч юм уу болоосоо баг зэрэг доош үүссэн. Иймэрхүү байдалтай байна. За тэгвэл дараагийн тэгвэл энэ чинь одоо юу болж байгаа вэ? Энэ өсөлт маань энэ эрэлт маань дээдлийн энэ таазанд очиод реакц үзүүлж тийм ээ. Реакц үзүүлж байна. За тэгээ буцаагаад татчихна. Энэ буцаагаад ханш татж байна гэдэг маань өөрөө худалдаа өсөж ирчихтэй ханшийг тэрчгтээ өсгөөд өсгсөн чигтээ барьж чадахгүй байна гэсэн тохиог гэж тийм ээ. Буцаагаад татаад ирэхлээр эндээс одоо сэл руу орж ирж байна. Заралт үүсгээд байна гэсэн тохиог өгч. Тэгэхээр эндээс бид арилжаанд ороод доошо энэ хүртэл энэ тааз энэ шал хүртэл болж байна. Иймэрхүү байдлаар бид арилжаанд орох нэ. За тэгээ дараагийн гарч ирэх лаг хүлээ гэдэг тийм ээ. Дараагийн гарч ирэх лаг хүлээх хэрэгтэй гэдэг.
Энд бол дараагийн гарч ирэх лаг бид хүлээсэн бол бас тодорхой хэмжээний одоо юу гэдгийг одоо дараагийн гарч ирсэн лаг Марбузу Кендлус Марбузу Кендлийн нийслэлийн маш богино зайд 50 дишээ доош ингээд энэ хавцаанд арилжаанд орж болно. Энд яг тухайн үеийн мэдрэмжээс хамаарах зүйлс байгаа. Тэгээд заавал support resistance-тэй хамтдаж арилжих хэрэгтэй гэсэн маш чухал зүйл байгаа шүү. Тэрийг сайн ойлгоорой залуучуудаа. За дараагийн кейс тийм ээ. За дараагийн кейс маань яаж ирэхлээр дараагийн кейс маань мөн адил support resistance дээр үүсэж байна шүү дээ. Одоо энд support үүссэн мэлээ гэх. Энд support үүсээд энд үүссэн support маань за шууд зураа авчих тийм ээ. Хүчтэй нийлүүлэлт орж ирсэн. Хүчтэй нийлүүлэлт орж ирээд хүчтэй нийлүүлэлтийн дараагаар энд бидний long leg dodge маань үүссэн. Их биеийн ойролцоо. За тэгээд high болон low цэгүүд нь маш хол. Энэ бол маш урт зүйтэй кендл шүү дээ. Маш урт зүйтэй юм. Indecision буюу шийдвэргүй кендл үүссэн. Шийдвэргүй кендл үүсээд за энд одоо support level байгаа учраас шууд эндээс захиалга өгч болж байгаа. Шууд эндээс захиалга өгөөд stop loss-ыг хамгийн доотлогоос бага зэрэг зайтай жоохон зайтай 50-д өччих бол 50-д өччих хэрэгтэй. За тэгээд дараагийн лаг нь харъя гэсэн бол тийм ээ. Дараагийн лаг ногоонлаа үссэн байна. Тэгээд эндээс би бол ерөөдөө ямар хөдөлгөөний арилжаанд орох байсан бэ гэвэл шууд энд indecision candle үүсээд яг шийдвэргүй байдал үүсгэхэд би бол арилжаанд орохоор байсан. Яг гэвэл энэ хөдөлгөөн чинь өөрөө маш хүчтэй нийлүүлэлтийн дараа бий болж байгаа. Хан шизээж ингээд доош унаад нийлүүлэлтийн үргэлжлэл яваад байдаг байхгүй. Заавал засвар хөдөлгөөн орж ирнэ. Засвар хөдөлгөөн орж ирсний дараагаар буцаад ингээд ундаг. Ийм ерөөдөө зүй тогтцтой байдаг. За тэгээд энд юу болсон байна? Indecision candle үүслээ. Дараагийн candle нь ногоонлаа үүслээ. За тэгээд эндээс дэшээ таац үртлээ явсан байна тийм ээ. Үнийн таац, өмнөх таац нь энэ байна тийм ээ. 2 3 4 удаа шалгасан. Баталгаад таац энэ байна. Иймэрхүү байдлаар одоо арилжааны жишээ гэвэл иймэрхүү байх нэ. За тэгээд энэ бол зөвхөн одоо юу гэдэг юм тийм ээ. Уналтын дараа үүсч байгаа indecision candle дээр жишээ авч байгаа шүү. Энэ candle маань уналт болон уналтын төгсгөл болон өсөлтийн төгсгөл хоёуланд нь гарч ирдэг гэдгээр онцлогтой шүү. За тэгээд энд бас ажилласан баг тийм ээ. За энд энд шал үүссэн. За шал үүсээд за мөн адил нөгөө юу маань үүсэж байна тийм ээ. Эрэлт нийлүүлэлт маань үүсэж байна. Нийлүүлэлт үүсээд энд юу үүссэн байна? Long leg dodge маань үүсч гарч ирсэн тийм ээ. Long leg dodge маань үүсээд за тэгээд энд ерөөдөө юу гэдэг юм. Одоо level харахаар бол энэ иймэрхүү байдалтай level үүсч level байсан байхаар одоо нэг бол яг эндээс яг нэг иймэрхүү байдалтай level ч юм уу харагдаж болохоор тийм ээ. Үссэн байж болохоор тэгээд одоо эндээс энэ хүртэл харилж байгаа авч болохны арилжаанд орж болох нэ тийм ээ. За тэгээд өмнөх одоо энэ нийлүүлэлтийн дараах гарч ирсэн байдлыг харъя л да тийм ээ. Support. За энд болохоор бидний дараагийн үзэх candle буюу Dragonfly Doji харсан байна. За тэгээд үүний дараагаар үүссэн 2 candle нь эндээс long leg doji, бас long leg doji. За тэгээд энд жижигхэн биетэй баг 4 price юм шиг байна. Тийм лав үүссэн байна. За тэгээд ардаас нь гарсан лав ногоон биетэй лав. За тэгээд энд өөрөө юу uuсан 1 2 3 4 5 6 удаа маш гоо шалгасан. За тэгвэл бидний арилжаанд орох бүс чи юу? Энэ хүртэл одоо эндээс арилжаанд орсон бол энэ хүртэл бид арилжааг авах хэрэгтэй гэсэн үг. Ийм байдлаар бид баталгааг авч арилжаанд орох нэ. За дараагийн жишээ бол тийм ээ. За дараагийн жишээ бол энэ бол эрэлтийн дараагаар бий болсон буюу өсөлт хөдөлгөөний дараагаар бий болсон, өсөлт хөдөлгөөний дараагаар үүссэн жишээ байна тийм ээ. За өсөлт хөдөлгөөний дараагаар үүссэн жишээ гэдэг маань за энд таац, үнийн таац маань бий болсон байна. За үнийн таац бий болчоод за доороос ханш хүчтэй одоо юу гэдгийг эрэлтийг бий болгоод за өмнөх таазаа өнгөрөөд
доош унсан. Таз маань одоо шууд ингээд доош унж ийн гэхэлэр чинь нэлээд хүчтэй баг илэрхийлж байгаа. Таз маань нэлээд хүчтэй баталгаа өндөртэй. Эндээс гоцох магадлал нь өндөр гэсэн баталгаа өгч байгаа. За тэгээд яасан дахиж үрж ирээ шалгасан, дахиж үрж ирээ шалгахдаа юу болсон? Энэ дөрөв жижигхэн flight section буюу маш олон 100 гаргасан мөс тийм ээ 1 2 3 4 5 чинь 1 цагийн чартахгүй. 5 цаг одоо яг иймэрхүү байдалтай байсан. За 5 цагийн иймэрхүү байдал байсан гэсэн чинь өөрөө ингээд яг энэ хавцааны бол жижиг спорт үүсгэсэн байна. Өөрөө том спорт зонтой энэ хавцааны жижиг спорт зон үүсгэж байгаа. За тэгээд үүсгэсэн байхдаа яг нь хамгийн одоо энд нэг жижиг small doji candle. За тэгээд дараагийн candle нь одоо бид нэр long leg doji минь үүссэн. Long leg doji минь үүссэн харж байгаа тийм ээ. Long leg doji минь үүсээд за тэгээд long leg doji минь үүсгэхэд бид арилжаанд ороод SL-ийг өмнөх лааны өмнөх одоо хамгийн хай цаг тогтоосон одоо зүүнүүдийн жахан дэтэл тавьж өгөөд арилжааг доотлын спорт шал хүртэл барьчих хэвээр. Одоо эндээс энэ хүртэл одоо энэ бол 1.6 $7 $100 эрсдүүлээд $700 төлөө $600 төлөө орохоор арилж байсан байна. За иймэрхүү байдлаар өсөлтийн трендийн төгсгөлд иймэрхүү байдлаар сэл захиалга хийж болдог байна. За дараагийн бидний мэдэх ёстой candle бол Dragonfly Doji буюу сон гэдэг candle. За энэ лаа маань унж би ханшийн төгсгөл болон шал хэсэгт гарч ирэх нь reversal буюу эргэлт хөдөлгөөн үүсэх тохиол болж байна уу? За энэ лаа бол ерөөсөө ханшийн одоо юу гэдэг унж би ханшийн төгсгөл гарч ирнэ. Унж трендийн төгсгөл гарч ирнэ. За тэгээд шал хэсэгт гарч ирэх. Одоо шал үүсгэж байна. Өөрөө одоо өмнөх ханштайгаа ойролцоовол шал үүсгдэг. Одоо шалан дээр очиж шал шалгаж явах үедээ ийм лаа үүсдэг. За тэгээд энэ лаа маань өөрөө ханш эргэх хөдөлгөөн буюу уналтын дараа үүсч учраас ханш эргээд буцаад өсөлт хөдөлгөөнд орох тийм сигналыг бидэнд өгдөг байх нэ. За тэгээд саяны ярьсан жишээ бол яг энэ спорт одоо ханш бол одоо унж юм шүү дээ тийм ээ. Яг ингээд нэг яг маркет structure буюу маркетинг бүтцээр доош ханш ундаг. За энэ унж ханш маань өөрөө унж байгаа чиглэлтэй. Чиглэл нь өөрөө одоо тренд нь down trend буюу унж байгаа. За тэгээд уналтын төгсгөлд яг спорт зон дээр хурж ирээд бидний сон дожи минь үүснэ. Сон дожи минь энд үүсээд сон дожи үүсээд ирэхлээр юу болох вэ? За энэ маань өөрөө ханшийн уналт хөдөлгөөн дуусаж ханшийн өсөлт үргэлжлэх гэсэн тохиол болж орж ирдэг. Тэгэхээр бидэнд энд ханшийн эргэлтийг одоо юу гэдэг зах зээлийн одоо сигнал нь ханшид одоо эргэлт хөдөлгөөн орж ирж байна гэсэн. Эргэлт хөдөлгөөн орж ирж байна гэсэн тохиол өгдөг. Юу гэдэг вэ? Зөвхөн ханшийн уналтын трендийн төгсгөлд гарч ирдэг лаа. Тэр маш сайхаар ханшийн өсөлт дээр гарч ирдэг лаа бол арай өөр төрлийн лаа гэдэг. За одоо жишээн дээр харъя тийм ээ. За ханш одоо хүчтэй унж орж ирсэн. Хүчтэй унсны дараагаар энд спорт зон бий болсон ба өмнө ханштай нийлээд спорт зоны дараагаар энд юу болсон байна? Энэ бол бидний нөгөө сон дожи. Сон дожины ардаас юу үүссэн байна? Бидний дөнгөж сайхан утсан индексашн буюу шийдвэргүй байдлыг илтгэдэг long leg дожи үүссэн байна. За энэ хоёр лаа үүсэд ороод ирэхэд дараагийн лаг харж болно. Дараагийн лаг бий бол энэ дээр бол нэг харахаар юм. Яг гэвэл энэ бол нэлээд хүчтэй нэг цагийн лаа юу ихгүй. Нэг цагийн нэг хүрээнд харж байгаа лаанууд учраас нэг лаа нь өөрөө нэг цагийг илтгэдэг. Тэгэхээр энэ маань өөрөө тасралтгүй 1 цаг 2 цаг 3 цаг 4 цаг 5 цаг 6 7 8 9 10 11 12 цаг шиг ингээд тасралтгүй унтсан. Тэгээд сүүл рүү бол сүүлийн 5 6 цаг нь маш хүчтэй уналд орж ирсэн юм шиг богцсон уналд орж ирсэн. Ингээд спорт зон дээр хурж ирэх юм бол энэ хөдөлгөөн чинь үргэлжлэн доош унах магадлал нь буурдаг байхгүй. Буцаад заавал засвар хөдөлгөөн орж ирдэг. Засвар хөдөлгөөн орж ирэх баталгаанууд нь юу болсон гэсэн хамгийн ихнийх нь бидэнд спорт зон байгаа. За спорт зон дээр хамгийн түрүүнд Dragonfly Doji үүссэн. За ардаас нь long leg doji үүссэн. За үүгээр баталгаа аваад бид өмнө одоо юу гэдгийг яг энэ хэсэг бол одоо тодорхой хэмжээний range явж ирсэн. Таз хэсэг болж урч тийм ээ ханшийн таз хэсэг рүү харилж байгаа
одоо юу гэдгийг хашиг авах бүсийг яг энэ хэсэгч тодорхойлоод 1.6 доллартай арилжаанд орж болж байгаа. За дараагийн дахиад нэг хэсэг тийм ээ. Энэ хөдөлгөөн маань энд хурж ирээд маш хүчтэй реакц өгч шít. Маш хүчтэй тазаам барьсан. За тэгээд 1 2 3 4 удаа шалгасан. За тэгээд буцаад ойлт өгч тийм ээ. Буцаад ойлт өгч. За буцаж яваад дахиад өмнөх энэ хэсэг маань гэсэн маш хүчтэй шал байгаа. За шал дээр дахиад нэг шалан дээр дахиад явуулсан гэхэлэр энд range хөдөлгөөн орчиж байгаа. Sideways буюу range маягийн хөдөлгөөн орчиж байгаа. Range маягийн хөдөлгөөн орж ирээд за тэгээд дахиад доош унж орж ирээд дахиад энд range орчиж байгаа. Дахиад энд range-д орчиж байгаа. Ханш гүйц дуун чадахгүй байгааг л хэлгээд байгаа байхгүй юу? Жохон унаал range. За тэгээд хамгийн сүүлийн range хөдөлгөөн маань бидний спортыг 1 2 3 удаа шалгасан. За тэгээд 3 дахь шалгалт нь өөрөө ногоон гэдэг Dragonfly дож гарч ирсэн. Сон дож гарч ирээд ханшиг нь хүртэл татчихад энэ хүртэл шалгачаад буцаагаад татцсан. За энэний маркет сентимент нь юу болж юм гэхээр тийм ээ. Цаатлаа. Юу гэдгийг чартын цаана болж байгаа. Сэтгэл зүй юу болж байна гэхэлэр ханш доош явах хэдий хүсэл нэх байсан ч гэсэн тийм ээ. Ерөнхийдөө эндээс селрүүд арилж байгаа нэгээд арилж байгаа ашигтай явж бод. Яг энэ хавь хүрээд ирэх тийм ээ. Энэ хавьд хүрээд ирэхэд ашиг аваад гарчиж байгаа байхгүй. Одоо яг энэ хэсгийг левел гэж харсан юм шүү тийм ээ. Тэгээд энэ хэсэгт ашиг аваад гарчиж байгаа. Ашиг аваж гараад үлдсэн хитэн доош одоо юу гэдгийг чичирсээр байгаад гүрэлгсээр байгаад энд ашиг аваад гарчиж байгаа. Энд ашиг аваж гараад за тэгээд үлдсэн цөөн хитэн хашиг доош явуулах гэж үтсэн ч гэсэн буцаад одоо эндээс баярууд орж ирээд буцаж хашиг дээш нь татаад сэл рүү дахиад зулгасан ч гэсэн буцаж дээш татаж хаалгаад байгаа байхгүй. Ногоонлаа. За дахиад татаад доошоо сэл рүү явуулаад дээш баярууд татаад хаалгалсан. За ингээд 4-5 удаа яг ийм давтамж ороод ирэхлээр энэ хөдөлгөөн маань өөрөө одоо сэл рүүд ихэнх нь гараа явуулсан. Үлдснүүд нь бас ашиг хаагаад гарчлаа. За тэгээд одоо унсан хөдөлгөөн маань өөрөө унсан энэ уналт хөдөлгөөн маань одоо эргэлт хөдөлгөөн орох гэж байна. Reversal буюу эргэлт хөдөлгөөн орох гэж байна. За эргэлт хөдөлгөөн орох гэж байгаа баталгаа маань өөрөө дожи Dragonfly дожи гарч ирсэн. Тийм учраас одоо эндээс ус хөдөлгөөн явна гэдэг эндээс SL өмнөх зүүнний догоонтол спортын доотлол тавиад за тэгээд дээшээ өмнөх resistance руугаа ашиг авах TP-г тавих нэ. За нэг иймэрхүү байдалтай харилцаа хийх нэ. За тэгээд ерөнхийдөө яг энэ кейс дээр тайлбарлаж байгаа тайлбараас үүдээд бид stop loss хаан тавих уу, TP-г хаана авах уу гэсэн зүйлийг давхар ойлгоод явж байгаа гэж найдаж байна. За тэгээд энэ удаагийн хичээл маань ингээд дуусч байна. Дараагийн хичээл маань үлдсэн 2 дожи candle-ыг тайлбарлаад ерөнхийдөө нэг лааны бүтц маань, дан лааны бүтц маань ерөнхийдөө дуусчаад гэдэг 2 хосороо байдаг бүтц рүү орцгоно. За тэгээд бидний хамгийн одоо юу гэдгийг хийх ёстой зүйл маань чартаа гаргаж ирээд чарт дээр яг энэ маань яг яаж явж байна тийм ээ. Гэсэн маягаар туршаад одоо нүдэндээ дасгаж авах хэрэгтэй. За тэгээд бүгдэнд нь амжилт хүсье.